Бүгдээрээ сайн уу найзуудаа. Ойр бичлэг хийж амжсангүй та нараар сонин сайхан их байгаа бах. Надаар ч гэсэн сонин сайхан их байгаа. Тэгээд өнөөдөр гадаа аягүй гоё нар гараад аягүй гоё байна. Би гарах гэж хувцас үзэж байгаад ер нь яагаад энэ хавар өмсөх хувцас та нартай хамт үзэж болохгүй гэж бодлоо. Тэгээд хэрвээ сонирхолтой болвол би одоо хитгэн ээлжийн хувцасгаасаа би дандаа хойлж өмсдөг. Янз бүрийн олон юм өмсдөггүй учраас хамтдаа юу ч гэсэн сонирхолтой болвол харъя. За, ерөнхийдөө бол би өдөр тутамдаа джинс өмсдөг. Иймэрхүү. Сүүлийн үед ерөөсөө би барьсан джинс өмсөх дурггүй болоод байгаа. Ягаад гэвэл төрсний дараа хичнээн турсан ч гэсэн бас яг 100% фигүртэй орж арай амжаагүй байна. Энэ джинсийг би хавар мангагаас авсан. Мангагаас хавар авахд надад арай нэлээд бариад байсан. Одоо бол европейскийн 34 ярцмаар байгаа. 32 нь хамгийн бага ярцмаар. Тэгээд 34-гээ дараагийн ярцмаар байгаа. XS гэсэн үг. XS. Манайхаар бол 27 юм уу да? 27. Тэгээд янз бүрийн энэ тэндээ онхорхой цоорох байхгүй болохоор надад аюу таалагддаг энэ джинс. Тэгээд нэг юм нь одоо энэ би гидсээр аюу турсан чинь нэг юм гидсээр надад ингээд томдоод байгаа. Хавар ус учраас төрсний дүнгэр гараад учраас тэгээд би юмрчсэн яг яванда гоё ээжин дэмээс хар тэлээ авч зүүн гэж бодсон байгаа. Аюу ч гэсэн хуучин тэлээг зүүцэн тэгэхгүй бол бүр шүтэрч унах гээд байгаа учраас өдөр тутмын амьдралд оор ийм джинс байгаа. Би аюу өвтэйхэн. Тэгээд манга шиг. За тэгээд энэ дээгүүрээ өмссөн байгаа свитер болохоор би энэ жил авсан. Бас мангагаас авсан. Хамгийн бас бага арзмаар XS. Тэгээд өөрөө ийм Maxi модельтэй учраас надад ингэж харагдаж байгаа. Аюу дулаахан. Одоо баг нэг 2-3 хоногоос энэ свитертэй баг гараад гүрдэггүй гараад явхад бүр даарахгүй байх гэж бодож байна. Аюу зузаан. Ийм нэхээстэй. Тэгээд өвлийн удирдлагын хямдралаар авсан 2 сарын явдлаар ингээд өмсчин ч болно. Хэрвээ гоё тэлээтэй байх юм бол тэлээгээ жоох ил гаргаад ингээд өмссөн ч болно бид өмссөн байсан. Нэмээд ерөнхийдөө би сүүлийн үед бид эвтэйхэн хувцсанд аягүй дуртай болоод байгаа. Би барьсан гэхээсээ илүү би эвтэйхэн. Өнөөдөр нэр явж хүсээ тариулъя гэж бодож байгаа. Та нар юу гэж бодож байна? Тайрах уу яах уу? Тайрмаар байна. Би тарьж хүсээ тарьж арай гоё өөр болгомоор байна. Ерөнхийдөө ургаад нилээ хин сүгэртэй болсон. Тэгээд энэ шин ургаж гарч ирсэн үснүүд нугасаа тэртээ ингэж гоё саманд орохгүй байгаа учраас бүр тайраад иймэрхүү болгоч юм гэж бодож байна. Иймэрхүү болгочвол яах вэ? Надад цохолон. За тэгээд ийм свитер. За цаашаа юу байгааг хэдүүлээ харъя. Ерөнхийдөө өмд гэдээ ярьсан учраас шууд өмднөөс эхлэе. Энэ хавар би ерөөсөө ийм 3 өмдөл өмснө гэж төлөвлөсөн байгаа. Энэ болохоор миний цагаан джинс. За эмэгтэй хүн болгонд би цагаан өнгийн джинс байдаг гэж бодож байна. Тэгээд кэдэн дээр ч өмсчдэг, сандалын дээр ч өмсчдэг тий. Хаварч гэлтгүү 100 ч хамаагүй өмсдөг. За энэ жоохон сая шкафанд үлжингөө байж байгаа. Дүнгасаа гаргаж ирсэн болохоор жоохон өчгөр байна. Үүчлээрээ уг нь эндүүдж жагаад таад харуулдаг байж. За тэгээд энэ цагаан джинс болохоор Dolce Gabbana-гийн 3 жилийн өмнө бараг авч ийсэн. Бас хамгийн бага размер XS. Тэгэхээр Итали төрөлдүүлэгдсэн гэдэг. Made in Italy гэдэг. Тэгээд энэ джинсийг 200 өмслөө дөө. Одоо сүүлийн үед нэг таалагдах байгаанууд нь энэ эднэр байна. Эднэргүй байсан болоогүй өдөр тутамдаа өмсөхөд. Тэгээд мэдээж жоох хүүхдтэй гадаа байнга гадаа байж идэг гадуур явж идэг хүн чинь ийм цагаан джинс өмсөөл хүүхдүүдтэй гарна гэхээр боломжгүй. Хаяа яах вэ хүүхдүүдээс хоол ивчтэй шиг төөрөө явах ажилтай ч юм уу байх юм бол өмсчдэг. Тэгээд нэг юм энэ 100% даав учраас айгүй хурдан өмс. Энэ пижакийг би сая өнгөрсөн 7 хоногт ээжинд дэмээс хайлж авсан. Эхлээд
36 арзмаарыг захиалаад надад томдоод цагаад тэгээд 34 арзмаарыг захиалсан чинь яасан гэж дахиад уртдсан. Ингээд өмсгөд энэгээрээ бол зүгээр бэлхүүсээрээ ч гэсэн зүгээр хэрнээсээ гар нь ингээд уртдсан. Эсвэл би юм бүгд гартай юм уу? Ийм бичиг яг энэ цонхноос нар байгаад одоо сайн харагдчих. Ийм ба. Тэгээд бас хэд би барихгүй энд яг ганцхан тавчтай тавчилсан ч болно. Таньсан урттаад байгаа учраас би барыг ингэх л ах та. Ингээд дээш нь шуугаад тэгээд энэ бичигэн дээр би үсээ тайрмар санагдаад байгаа юм аа. Хтус нэг л сонь харагдаад нэг иймэрхүү болгоч болов. Зүгээр юм шиг санагдаад байна. Ийм бичиг байна. Зуны ерөнхийдөө хавар дулаахан тэгээд зуны дулаахан цагт өмсөх юм да. Гадуур 100 бол яг гадуур хуцалгаад өмссөн ч болно. Тэгээд джинс өмнө дээр өмссөн ч болно. Би бол джинс өмнө дээр өмснө гэж бодож байгаа. Дураа юм өндөр судалтай. Тэгээд хараар нэг юм рүү. Халтахаар миний дуу сайн сонсогдож байгаа болоо. Тавьчихсан ч болно, тавьчлахгүй ингээд өмссөн ч болно. Эсвэл зүгээр дулаахан байгаа үед бол би ингээд өмссөн ч болно гэж бодож байна. Амархуу. Цагаан юм да. Яг амар яг цав цагаан бол биш. Ийм малуучны гэдэг юм сүү шиг те өнгөтэй. Тэгээд дээгүүр болохоор ийм одоо энэ дээр болохоор бор юм шиг харагдаад байна. Зураасууд нь ийм биш борш жоохон тийм шаргалтуу урамжтуу талраа өнгөтэй. Тэгээд энэ дотор хүмүүс байгаа майки би нүднэс мангаас авч байсан. Манго эчэнд юм дандаа 100% даав байдаг учраас айгүй хурд үрчээдэг. Тэгээд энэ болохоор 50% цэвэр даав, 50% полиэстер байгаа. Яг бүс тэлээ зүүжсэн ч олон сүүлийн үед иймэрхүү пижакн дээр зүүждэг болсон. Гэхдээ ийм цүнх зүүжүүд надад амар ирсэн байгаа. Шууд энэ рүү ингээл төрөвч хоёр зүрийн пассворд гэж юмудаа хийгээд тэгээд хамгийн гол нь хүүхдийн тэрэгтэй гадаа явахад айгүй амар байна ах гэж боддог юм бэ. Тэгээд энэ пижакны дотор майк гэхээсээ илүү бас юу өмсчих болно. Хоолойтой цамц. Сэрүүх үед хоолойтой цамц. Хоолойтой цамцсан дээр аягүй гоё харагдаж байлаа. Би өөрийнхөө өвд хасан ногоон цамцсан дээр өмсч үзсэн. За нэг юм руу. Тэгээд энэ пижакн дээр би бас өнгийн тохируулаад ийм оранж джинс өмсөйгээд бодсон байгаа. Энэ болохоор бас 2 жилийн өмнө авч ийсэн цэвэр даун джинс байгаа. Always skinny гэдэг юм. Брендих. Уурч энэ хавар өмсөх юм байна. Энэ футболк байна. Энэ жил бас авсан футболк юм байна. Тэгээд даун хуснууд нэг юм үлгчэнгүүд ингээд болно. Бүлгүүрийн урчичэд тий одоо. Том шкафтай бол зүгээр л ах. Би жижиг шкафтай болохоор хоорондоо чигцэлтэй. Ийм футболк та нар миний видеон дээр харж ийсэн байх. Бас Макси. Тэмээс надад айгүй том юм шиг харагдаж байгаа шүү дээ. Гэтэ энэ яг том арзмаар бол биш. S арзмаар, XS биш гэхдээ S арзмаар. Би албаар юм урт танцуудыг авсан. 100 гоё халуун үед те амар би бариад байх юм айгүй дургу би жоох юм. Свободны гоё чөлөөтэй. Тэгээд энийг бас татгшин ингээд өмсөж чаална. За sorry та нарын урдалт. Гарчаад хөмдрүүгээ гараад ихэд байдаг. Тэ sorry. Жоох ингээд нэг тал руу те ингэж оруулаад. Тэгэхдээ би гоё тэлээ авна. Гоё хар тэлээ авна гэж бодож байна. Тэгээд ингээд өмсөж чаална. Бүжгэл мүжгэлсэн ч гэсэн би ярихгүй гоё юм шүү. Ерөнхийдөө би янз бүрийн амар тод өнгөтэй хувцанд дургу. Нүү стандартны өдөр болгоо өмсчих мөр те. Хаашаа ч өмсөд явчих болмоор. За.
хамгийн гол юмнуудаа харууллаа. Тэгээд нэг одоо нэг жоохон official юм харуулъя. Энэ болохоор миний хамгийн сүүлд авсан H&M-с авсан blush байна. Энийг хүмүүст харуулъя. Энэ жил авсан балаж гэвэл ийм балаж байна. H&M-с авсан. Ерөнхийдөө араас нь харахад нэг иймэрхүү. Бас хит амир би барьсан биш, хит богинохон биш. Яг үлдгээр татсан байгаа зурт нь. Тэгээд хамгийн гол нь надад хүүхэд хөхүүлэхэд амар эндээ ингээд онгойлж болдог. Эсвэл энд нь ингээд товчлсон ч болно. Тэгээд товч байхгүй юм байлаа юу ч гэсэн нэг товч хадах нь шүү юм. Кноп хатдаг ч юм. Тэгээд иймэрхүү асуунтай. Хүмүүс илүү дутуу юм байхгүй нь болохоор зүгээр загварын юм. Хорон шиг юм байна. Надад юу нь аюу таалагдсан бэ гэхээр хамгийн гол нь материал нь бид аюу гоё эвтэйхэн. Тэгээд аюу гоё эмхтээлэг юм шиг санагдсан шүү. Одоо ингээд харангууд яг бэлхүүсийг бас бодтгож өгж байгаа. Тэгээд яг энэ хэсгээр болохоор бас хит бариад авахгүй тийм булгарны гэж ярьдаг урсаар булгарны биш тийм бүр тийм амар хит амар эмхтээлэг биш хэрнээ бусдаж гоё эмхтээлэг энэ хажуутай юм цэглэхаантай. Тэгэд хамгийн гол нь халуун биш амар халуун биш зуны халуунд бол аюугаас хэрэг ийм балааж байгаа юм чинь нэмээ. Тэгэд энийг бол би өдөр болгон мэдээж өмсөхгүй шүү дээ тийш. Саяхан нэг айлын төсөө өдөр турагтаад явахтаа өмссөн. Бүгдээрээ өө ямар гоё харагдаж байна гоё юм гэлээ. Энэ болохоор XS биш. Энэ болохоор S размер. Одоо гэхдээ распродажа байсан. Сейл байгаад дууссан баг гэж бодож намайг авахд би баг хамгийн сүүлийнхэн жижиг ярьсан марыг авсан. За. Энэ болж байна. Мэдээж энэ палажийг өсгийтэй хутлан дээр өмсөн ч болно, сандал дээр өмсөн ч болно гэж бодож байгаа би. За кедэн дээр өмсөх нь ч одоо хайшаач юм. Гэтэ надад цагаан кеднүүд байгаа, хоёрч байгаа. Кедэн дээр өмсвөл өмсгөл юм. Энийг нодноо авч исэн. Жирэмсэн байх та. Авч исэн. Би твтэйх ингээд. Тэгээд дулаахан хамгийн гол нь аягүй дулаах. Захын ингээд өмсчин ч болно. Ингээд өмсчин ч болно. Энийг энэ палажн дээр өмсөн ч болно, джинс өмдөн дээр өмсөн ч болно. Ер нь юун дээр ч өмсөн болно дөө, юукэн дээр өмсөн ч болно. Яг гадуур хувцсрал гэсэн үг. Тэгэд ханзуун нас надад арайж хурцтай гэдэг. Гэхдээ хүүтэн үед айгүй гоё би бүр ингээл бараг ийм фасонч байж магадгүй өөр. Хүүтэн үед ингээл гоё гар дарахгүй. Хаварч мс янз бүр болно шүү дээ. Салхи гарна. Ороо. Нэг сайхан дулаахан байжсэн. Гэн салхи хэлдэг шүү дээ. Тийм үед ингээд нөмөрсөн. Тэгээ хамгийн гол нь бас би ерөнхийдөө яг би амар яг би барьж таарсан хувцсанд жоохон дургу болоод байгаа яагаад ч юм дэггүй. Ийм зүгээр дэлгүүрээс авсан Adagio гэдэг юм. Adagio яаж унших юм бэ? 44 арцмаар манай орсоор 44 арцмаар. Европоор гэсэн үг. Уншчихсан CS арцмаар. За. Ийм кардигонда бэж өнгөтэй өдөр тутамдаа өмсч болохоор за цагаан джинс өмсч үзлээ. Хэд онгорхой байна гайгүй. Sorry. Нодны зүүн цагаан джинс өмсөөгүй учраас төрсний дараа надад баг байсан учраас одоо өмсч үзлээ. Яг таарч байна. Тэгэхээр би буцаад яг жиндээ орцсон гэсэн үг. Уртаар олно. Яг юм хөлний нүр таардаг байгаа. Өмсөг удацсан чинь өмссөн чинь гоё санагдчих шүү. Тэгээд араас болохоор хэд богинохон бол биш. Гайгүй. Сууж мухаа ус гараад ирчихгүй бас гайгүй. Гэхдээ урдуураа жоох юм богиндоо. Сүүлд би нилээ өндөр юм баг хүйс таарсан джинснүүд өмсөд байгаа. Гэхдээ энэ джинс бол яг юм жоох урдуураа богинохондоо. Тэгээд энэ дээр болохоор би ийм жоохон бариу цамц өмсөх тууртай.
арай эмэгтэйлэхгүй юм шиг харагддаг. Өөрөө доошоо ийм бариу биш юм аа. Эсвэл килод маягийн фасонтой учраас дээгүүрээ жоохон бариу юм өмсвөл зүгээр байх гэж боддtiin. Тэгээд надад одоо баг одоогийн байдлаар байгаа өмсөж байгаа баг хамгийн бариу хугацаа баг энэ цамц байгаа. Тэгээд энэ жоохон нөхөр мөхтөө гадуур гаруулал яад ингэхээс түүнээс нөхөргөө гарч мараад явхад энэ цамцыг арай өмсөлт байхгүй байх гэж бодчих. Арай л ил юм шиг. Тайл аягүй гоё гаргаж өгдөг. Ийм цагаан цамцаа. Яг энэ цонхны эндээс нарны гэрэл тусаад миний юмнууд ингэж ойж харагдаад яг өнгө нь гоё харагдахгүй. Энэ болохоор бүр их тийм цав цагаан биш. Хэрвээ энэ джинс өөрөө ийм цав цагаан бол энэ болохоор цав цагаан биш ийм гэдэг крем өнгөтэй. Гэхдээ энэ цамц надад баг 2 жил болсон болохоор бас нэлээд жоохон өмсөгдсөн цамц байгаа. Би энэ цамцыг юбкэн дээр өмсдөг. Нэг нь энэ байна. Богинохон дуу гэхдээ богинохон ч гэсэн ямар ч гэсэн өвдөгний дээгүүр жоохон татна. Нөгөөт нь болохоор миний юм арьсан юбг байгаа. Цэвэр арьс. Гэхдээ би барьсан биш. Ийм дэрвгэр дүү. Арьсан юбг байгаа. Бас л нэг өвдөгний жоохон дээгүүр татдаг юбг байгаа. Өмсч харуулад яах вэ гэж бодож байна. Яг бол эндүүдэхгүй л. Ярай жоохон. Бадан нэр өнгөрсөн 7 хоногт би өмссөн болохоор үрчиж. Гэхдээ энийг угааж болохгүй учраас би одоо хим цэвэрлэгийн төлөө үл яад юм гэхээс. Энэ юу болохоор Зарагаас авч исэн цэвэр арьс. Тэгээд энэ болохоор арьс, энэ нь болохоор хилэг байгаа. Заамш гэдэг орсоор. Тэгээд ногоон дуу өнгөтэй. Тийм шаврам ногоон өнгөтэй. Энэ юу байгаа. Энэ юу гэхдээ нэлээд урт өвдөгний жоохон яг өвдгөр татна. Гэхдээ айгүй гой сууж өгдөг. Би айгүй гойтой сууж өгдөг. Яг энэ 2-3 жилийн өмнө ийм богинохон пижакнууд айгүй тренд байдаг байсан шүү дээ. Одоо тэгсэн чинь урт пижакнууд модон байдаг болсон. Тэгээд би богинохноо нэг хүмүүсгүй урт пижак энэ жил авсан байгаа. Энэ болохоор айгүй гоё юм нюд ягаан өнгөтэй. Нэг амар тод биш хэрнээ. Айгүй гоё өнгөтэй. Ийм богинохон ямар ч товчмовч юуж байхгүй. Шууд ингэ. Өө товчтой байсан бол зүгээр юм одоо ингэ өмсөж яаж чинь гэж байна. Гэтэ энийг жоох иймэрхүү майкн дээр юм футболкн дээр өмсөв зүгээр аа. Тэгээд ийм ханцуу хэл гараагүй юм дээр тий. Ханцуугаа жоох юм гэж цааш нь нуугаад өмсөв зүгээр ах гэж бодож чинь. Заавал джинс өмдөн дээр энэ өмдөн дээр гэхгүй. Юбкэн дээр ч өмсч болно. Гэтэ би өмдөн дээр өмсөх дуртай энэ пижакийг. Нэг байн өмсөд байдаг учраас бараг шинээр байгаа. За. Бас нэг пижак байгаа. Гэтэ тэрийг би нэлээд өмссөн болохоор энэ жил өмсөхгүй гэж бодож байгаа. Юу гэсэн энэ пижак. Энийг би 3, 4, 5 жил өмссөн учраас. Одоо энэ жилээс ихтэй бараг өмсөхгүй байх гэж бодож байна. Гэтэ юу ч гэсэн өмсөд харуулъя. За би пижак харуулахад арай жоохон цохимцгүй цамц өмсчихжээ. Энэ болохоор эндээ товчууч гэсэн юм юу та. Ингээд хаачдаг юм та. Ийм яг фигурээр сууж өгдөг. Пижак байгаа. Энэ цамцыг жоохон нуучсан. Ийм. Бас өмдөн дээр өмссөн ч гэсэн гоё джинсэн дээр би ерөнхийдөө өмнө баруун джинсэн дээр өмсдөг байсан. Одоо би амар бие ярьсан джинс өмсөхгүй байгаа учраас юун дээр өмсөх юм мэдгүй. Тэгээд нилээх өмссөн болохоор бас бараг манай найзууд бүгд мэддэг. Намайг ганцхан пижактай гэж. Тэгэхээр энэ жилээс бараг өмсөхгүй байхаа гэж бодож байна энэ пижакийг. Энэ цамцсан дээр өмсөд үзвэл ямар вэ? Надад гэхдээ өөр цамцнууд байгаа шүү. Суруучин цамц, майк, футболк гэнтэр би зүгээр цамц солихоос одоо залхуураад байна. Тэгээд нэг цамцсан дээрээ бүгдийг өгсөж. Энэ цагаан өмнөр энэ өмсчүүл харна. Яаж юм? Хэд налмаас юм болоод байна уу? Доогоороо юм. Дээгүүрээ юм болохоор хэд налмаач юм. Зүгээр ч юм тавьчлахгүй ингээд өмсвөл зүгээр ч юм тавьчихсан дээр ч юм. Яг энэ пижаканда тохируулаад яг энэ цонхондоо тохируулаад энэ пижакийг өмгийн сонгож авсан.
Энэ жил ийм тренд болж байгаа юм байна. Манай Оросд л Монголд яаж байгаа мэдгүй. Гадуур хувцс, өмд пижак, цүнх, гутал, бараг нүдний шил, аксессуар бүгд бараг адилхан өнгөтэй байвал тренд болж байгаа юм байлээ. Адилхан биш маа гэхэд нэг руугаа ууссан өнгөтэй. Тэгэхээр би энийг бол зүгээр боломжийн гэж бодож байна. Эндээ бас юм байруултаа. Зүгээр ингээд барай явуулсан ч болно. Би яагаад энэ юунуудыг ярилт мэл наавгүй ингээл манайх чинь сарын дотор хуцаагаад өгч болдог байхгүй. Тэгээд хөдөлтөж авсан бараагаа би үуч гэсэн. За үлдээгүү яах уу гэд бодож байгаа. Надад солиод өмсч юм юу байгаа лээ. Юудээ өмсгөлээ гэж бодож байгаад тэгээд үлдээсэн бараанууд маань юм ярилцлагатайгаа үлдсэн байна. Тэгээд нэг ч удаа гадуур гарааг байгаа учраас юм байна. Энэ зүгээр юм шүү. Энэ өмчтөө өмсчүүл зүгээр л юм байна. За ингээд болоо доо. Надад бол нэг амар олон хувцс байхгүй. Ер нь олон хувцс өөртөө байлгах сүлүүд аягүй дургу болоод байгаа. Болж өгөл өмсгүй байгаа юмнуудаа цуглуулад хүнд өгөх нөгөөд цэцлэн дээр явж ханаа чаа чартакын тураахын хураачдаг болж сурж байгаа өөрийгөө. Тэгээд энэ пижакны шорт наага. Шорт нь аягүй гоё. Би одоо энэ шортын захих уу яах вэ гэд бодоод байж байгаа. Хэрвээ захихаар бол нэмж захина. Шорт нь болохоор нэг энэ хаваар л татах баг. Тэгээд надад хийд богиндохгүй болвол цэж аваад өмсч үзээд надад хийд богиндохгүй болвол үлдээгээд богиндохоор байвал буцаагаад явуулна гэж бодож байна. Тэгээд та нар саналаа хэлээрэй. Шортыг авах үзсэн барилаа хит ууд байгаагүй ах гэж найдаж байна. Тэгээд сонирхолтой бичлэг болж чадсан болов уу гэж найдаж байна. Би яг энэ байгаа чигээр нь бичлэгээ оруулна. Янз бүрийн засвар хийхгүй. Тэм учраас та нар бас намайг байгаагаар минь хүлээж аваарай гэж бодож байна. Тэгээд энэ янз бүрийн хувцсны реклам биш, H&M ч юм уу манго гэж юм реклам биш. Ерөнхийдөө манай Оросд ийм масс маркетаар дундаж амьдралтай хүмүүс хувцалдаг. Би дундаж амьдралтай хүмүүсийн донд орох байх гэж бодож байна өөрөө. Тэгэхээр H&M, манго, Zara гэсэн ийм масс маркет фирмүүдээр хувцалдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ямар хувцснууд Оросд өмсдөг ихэнхдээ яг л нэг юм хувцсанд өмсдөг. Тэгээд нэх амар тод биш, нэх амар олон янз юм биш те. Өдөр тутамдаа базовый гардероб гэж ярьдаг. Өдөр тутамдаа бие твтэйхэн. Тэгээд болж өгвөл 5 материалтай янз бүрийн аллерги өгөхгүй, харшилахгүй бие заагнуулахгүй юм хувцснууд ерөнхийдөө Оросууд сонгож өмсдөг болсон одоо. Тэгээд Монголд ч гэсэн тийм байх. Угаасаа энэ манго, Zara, H&M-ийг бол мэдгүй орнууд гэж баг байхгүй болсон учраас Монголд ч гэсэн би байгаа гэж бодож байна. Эхлүүрт ямар ч гэсэн манго байлээ, H&M эхлүүрийн урд явж авах байсан санагдаж байна. Тэгэхээр та нар бас яагаарай. Ороод үзээрэй тэргээр гой аягүй гой юмнууд байдаг шүү. Нэх амар тэнгэрт хадсан үнэтэй биш ч гэсэн бас дайггүй гой дээрээс нь чанартай хувцснууд байдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд би сүүлийн үед нилээ H&M мангагаас юм аваад байгаа. Хэрвээ би 2 жилийн өмнө дандаа Zara-гаас юм авдаг гэсэн бол одоо сүүлийн үед H&M мангагаас юм авдаг болсон байгаа. Zara хэд модны хувцснууд хийдэг болсон юм шиг санагдаад байгаа сүүлийн үед. Тийм болохоор би өөрөө хувцас дизайнерч биш, мейкап артист ч биш. Тэр нь энгийн нэг та нартай адилхан л гэрээ эзэгтэй ээж учраас та нар бас тэгээд ойлгоно байх гэж бодож байна. Хэрвээ хэн нэгэнд нь таалагдаагүй бол тэгэл ойлгоорой гэж бодож байна. Тэгээд таалагдсан бол бас надад лайк битгий харамлаарэ. Хэрвээ та нар сонирхолтой гэх юм бол би ховор намрын гутлнууд тэгээд гадуур хувцсны талаар бас ингэж видео хийж болно. Энэ видеонд хамруулан оруулж харах хэд урт болчих гээд байгаа учраас бас ингэсгээд дуусгая гэж бодож байна. За тэгээд баяртай, бүгдд нь хайртай шүү.